Хамаг Монгол туурхтны улаачдын сорил дөрөв. Хамаг Монгол туурхтны улаачдын сорил дөрөв нэвтрүүлгийн эхний дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Өг Тэнгэрийн чуулган академи бөөмөргөл онгод тэнгэрийн тухай үнэн зөв ойлголтыг өгч, онгод тэнгэрийн заллагтай бөө зайрангуудыг өөрийгөө сорж, авьяас бэлгээ олон нийтэд харуулсан дүгнүүлэх боломжийг олгож, Хамаг Монгол туурхтны улаачдын сорил нэвтрүүлгээ толилуулаад 4 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Уг сахиус авч онгод тэнгэрээ залсан олон арван улаачид нэвтрүүлэгт оролцож, өөрийгөө сорихоор Хөг Тэнгэрийн чуулган академийн байранд бүртгүүлэхээр эрдэсгэсэн юм. Энэ удаагийн нэвтрүүлэгт 70 гаруй улаач бүртгүүлснээс урьдчилсан шатны шалгаруулалтаар нийт 14 оролцогч үлдэж нэвтрүүлгийг үргэлжлүүлэхээр болсон юм. Нэвтрүүлгийн зорилго дээд тэнгэр заларсан уг сахиус онгодуудыг сорж байгаа хэрэг огтоос биш бөгөөд харин ч тэдний өг сургаалыг хэлмэрчлэн дамжуулагч улаачдыг өөрсдийнх нь хүсэлтээр сорж байгаа билээ. Эх орны өнцөг болон бүрээс хэлийн чандаас ч нэвтрүүлгийг зорин ирж оролцож байгаа нь нэвтрүүлгийн цар хүрээ хэр өргөн болохыг харуулж байна. Тэд бэлтгэлээ хангажээ. Бас сандарч байгаа ч аргагүй юм. Тэдний ихэнх нь нэвтрүүлгээ хүндэтгэж, мөн үзэгч олон нийтээ ч хүндэтгэн үндэсний дээд хувцсаа өмссөн байлаа. Та бүхний харж байгаачлан эдгээр хүмүүс бол Хамаг Монгол туурхтны улаачдын сорил дөрөв нэвтрүүлгийн оролцогчид юм аа. Гарахад эгэлжирийн хүм мэт боловч тэдэнд бусдаас ялгарх онцгой авьяас, онцгой хувь тавилан бий. Бөөмөргөлийн үүднээс тайлбарлавал тэд эрт дээр үеийн буурал түүхийн гэрч болсон эцэг өвгдийнхөө онгод сахиусыг эгэл биедээ тээж яваа хүмүүс юм. Тэднийг бид улаачид гэж нэрлээд хэдийн даджээ. Нэвтрүүлэгт оролцож олон нийтийн өмнө гарах хүндхэн шийдвэрийг зоригтойгоор гаргаж чадсан тэднийг ямар сорилууд хүлээж байгаа болоо. Хамаг Монгол туурхтны улаачдын сорил нэвтрүүлэгтээ хамт байж оролцогчдын маань сорих боломж үзэгч та бүхэнд нээлттэй байна. Гаван богд компани Toyota-гийн төвөөс эхний сорилынхоо зураг авалтыг хийхээр болсон билээ. Асар том талбай, 12 машин, өнгө загвар ялгахын аргагүй эдгээр машинаас нуугдсан хүнийг олох учиртай. Хараахан эзэнтэй бол чадаагүй эдгээр төмөр хөлгүүдийн алинд нь ч нуугдсан байж болно. Гэхдээ оролцогчдод хүн нууснаа үлхэлнэ. Тэд хүний энергийг машины гадна талаас мэдэрч олж чадах хэсгийг хамтдаа арцгаая. Энэ удаагийн цувралын сорилыг Монгол улсын гавьяа жүжигчин золбоод жүжигчин мөнх соёлноор хөтлөн явуулах бол үйл итгэгч Монголын уламжлалт харваачдын холбооны тэргүүн зоригт хөндлөнгийн шүүгчээр ажиллах юм. За ингээд Хамаг Монгол туурхтны улаачдын сорил дөрөв нэвтрүүлгийн цоос шинхэн бөгөөд хамгийн анхны дугаар эглэхэд бэлэн боллоо. Хамаг Монгол туурхтны улаачдын сорил нэвтрүүлгийн 2 дахь цувралын ялагч улаач Халиуна байлаа. Тэрээр өөрийн зүүн бэлэг авьяас чадвараараа олон хүн сорилуудыг давж Хамаг Монгол туурхтны шилдэг зүнч улаачаар шалгарч байсан билээ. Харин одоо тэр шинэ сорилын оролцогчдыг өөрийн биеэр сорих болно. За ингээд өөрөө оролцож исэн, шилдэг ялагч болж исэн. Дээрээс нь бас машинаас хүн олох даалгавар дээр бас төрүүлж исэн тий. Олоход хэцүү байсан. Олоход хэцүү байсан. Угаасаа мөнх эрдэнэ зайр урд нь хүмүүс олоод байсан учраас хаалт 50 гисараад орж байсан байхгүй. Тэгээд ерөөс яг ороход бол ингээд битүү маань үүсцэн юу ч болохгүй. Тэгээд яг тэр төв хэсэгт нь төвлөрч сууж байгаа л яг хайж болж лээсэн. Тэгэхээр одоо өөрөө моогдох нь шүү дээ тий. Бас сонирн байна. За хоёлаа одоо энэ игнээс энэ игнээ хүртэл яг 12 ширхэг цоошин машин байгаа. Хоёлаа явж үзэж байгаад хамтдаа аль машинд нугтахаа олох уу? Тэгэхээр би өөрийгөө бас нэг амархан олуулж хүсэл бол алга. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр жоохон төөрүүлэх мэхийн зүйл хийх бодол байна. Тэр 12-оос нь ахвал бүгдэн дээр нь очиж нэг жоох энерги очиж өгж байгаа нэг рүү нь орж гэж бодчих. За тийм. Энэ удаагийн сорилж хүндхэн эхэллээ.
Учир нь шилдэг улаач халиуна эдгээр 12 машинд өөрийн энерги шингээхээр шийдсэн бололтой. Бид уламжлал ёсоор оролцогчдод сорил гүйцэтгэх дарааллыг суглууллаа. Мөн утсаач хураалгах дүрмтэй билээ. Ер нь жахаа төөрүүлэхтэй бол нэг жоо сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Тэр чинь тэгэхгүй бол юу гэдэг чи яг огт километр яваагүй цоошин машин чинь хүний энергийг орчхоор ингээд зүрхэн цохилоод ч юм уу те Шууд мэдэрч боломжтой юм тий. Тэнгүү хэдүүлээ энэ зогсожсэн учраас эндээс их одоо энерги явалцлаг үүссэн гэж бодонгуудаа би ийшээ орч гэж бодчих. Энэ машин руу тий. Өнгө хэлбэр дүрсний ялгархын аргагүй ижилхэн 12 машины цаа талаасаа 6 дахь машинд халиун маань нуугдахар боллоо. Харин одоо сорилын салхийг хаглах эхний оролцогчоо угтан авцгаая. Дугрын Батбэлэг буюу Бэлгүүтэй. Тэрээр 1989 онд төрсөн 30 настай. Улаанбаатар хотоос нэвтрүүлэгт оролцож байна. Гарын болон цагааны сахиустай. Гэл хоо. Энэ бол бөөгийн ёс заншлын чухал зэмсгийн нэг юм. Өөрийн гэсэн аялгуулах хувьсаараа чандын нууцад нэвтрэх тэрэл боломжийг олгодог гэлцдэг. Бэлгүүтэй хэсэг хугацаанд анхаарлаа төвлөрүүлж хуурцсны дараа голд байрлах хэсэг машинууд сонирхлын татаж байлаа. За энд болохоор ерөөсө гэлц сэлэн дуртай. Тийм эрэгтэй хүн байна. Тэгээд надад бол нэг юм бүгж бэлцэг харагдаж байна. Тэр нь аягүй их нэлээд гоё чамин байрын. Хүн нуусан гэж үзэж байна уу те? Урд нь ер нь ямар нэгэн алга болсон нэг зүйлс олж байсан. Алж ирсэн үү те? Улаач маань өнгийн хадаг уйсан бардгаа дуурган мэдээлэл авахыг хичээсээр байлаа. За энэ хэлбэл их надад бол энерги бол их мэдэрч эхэлж байна. Энерги нь ер нь яаж мэдэрч байна? Цаашин машинууд За тэр болохоор энэ хөл гарных одоо эргүнж байгаа тий. Энэ хүний амьсгалж байгаа амьсгаа энэ болгон зэрэгцэж юм биш. Мэдээж түүний хэлсэнчлэн улаач халиун машины арын тээшинд хэцүүхэн байдалтай сууж байгаа. Улгараа итрэлдүүлэн тухгүй сууж байж болох юм аа. Энийг л харъя да. За та сонголтондоо эргэлзэхгүй байна. Итгэлтэй байна уу те? Аа. За тэгвэл хамтдаа онгоолж үзгөө. За. Бэлгүүдээ цаа талаасаа 7 дахь машиныг сонгочихлоо. Гэвч мэдээж хүн байсангүй. Тэрээр тунд хүүж мэдэрсэн ч нуугдсан хүний маань эрэгтэй хүн гэж хэлээд алдаж орхилоо. Улаач маань сорилдоо бүдэрсэн ч сэтгэлээр унсангүй. За харамсалтай нь хараахан тааж чадсангүй. За мэдээж бас машинд нуугдж байгаа юм чинь гар одоо хөлн шилэх бол аргагүй. За ерөнхийдөө бол төхүүлж хэлсэн гэж бодож байна. Ойролцоо машиныг сонглоо. Нэвтрүүлгийн зураг авалтын талбайд дараагийн оролцогч хүрэлцэн ирлээ. Андаагийн Оюнбаатар 1981 онд Дорнод аймагт төрсөн. 2011 онд Налаах дүүрэгт сахиус авчээ. Налаах дүүргээс нэвтрүүлэгт оролцож байгаа бөгөөд харын талын сахиустай. Сахиусны хүчин чадал нь гал ус. Хэвтрийн хүнийг ч босгож ирж байсан гинэ. Халхонг доор бөөлдөг. Бөөгийн үйл хийхдээ өв дээдсээ буулгахаас гадна улаачаар үздэг. Хамгийн сайн хийдэг үйл нь бага насны хүүхдийн барай заслаг гинэ. Уусан зүйлийн маань тухай төдийлөн сайн мэдээллийг өгч чадсангүй. За энийг сонголоо. Энэ машиныг сонголоо. За. Хонголохгүй. За онголох. За. Тэрээр наа талаасаа 4 дахь машиныг сонгочихлоо. За хардаа юм атраа. Одоохондоо сорилын даалгавар ёсоор олох ёстой байсан улаач маань өмнөх машиндаа байсаар гавлээ. Тэгэхээр оролцогч Оюнбаатар андуурсан болох нь тодорхой боллоо. Эхний сорил түүнд хүндхэн байсан бололтой. Нэвтрүүлгийн 3 дахь оролцогч Дэмбэрлийн Жигд баяр. Дархуул аймгаас оролцож байгаач Угтаа хөвсгөлийн хотгойд. Онгодоо хөрсдөд залаад 5 жил болж байгаа. Гар цагааны тэнгэртэй галын засал хийж өвчин хууч онцлох чадвартай. Энэ бүх чадвараа удмих гэж үздэг байна. Баг байхасаа өвчин хууч ороож ирсэн ч
онгод тэнгэрийнхээ тусламжтайгаар бүхнийг даван туулж ирчээ. Эдгээр машинууд болохоор ерөөсөө яваагүй тэг километртэй хүн суугаагүй уутнаас нь задлсан цоо шинэ 19 оны Land Cruiser 200 автомашинууд байгаа. Зорилыг давахын тулд түүнд бардаг нь тус болох бололтой. Түүний сонирхлыг 2 машин татаж байлаа. Хамгийн цаатлах. Тэгээ энэ машин бас харагдаад байдаг. Эрэгтэй хүн байна гэж боож байна л да. Энэ цамцтай өмдөлтөө эрэгтэй хүн холмог өстэй. Илмэг өстэй. Одоо жоохон өндөр. Яг нэг өндөр жоохон бас чөдөл өндөр байж магадгүй. Гошоор нас эрэгтэй хүний байдал харагдчихэ. Оролцогч маань эрэгтэй хүн гэж андуурч орхилоо. Өмнөх оролцогч ч гэсэн хөөсийн эрэгтэй хүн гэж андуурч байсан билээ. Бүгдээр хар байна гэж бодсонгүй. Яг хар машин бол харагдчихсан юм л та. Гэхдээ бүгд хар байна гэж бодсонгүй. Бүгд хар байсан байна. Өмнө нь бас машин байх нэ гэж танд орж ирсэн. Тэгсэн яг хар машин байна гэсэн. Тэгсэн чинь бүгд хар байсан юм байна. Цаг дуусах мөч тэрээр эргэлзэж эхэлсэн юм аа. Цаанасаа 3 дахь юм уу яг энэ хавьд мэдэгдээд байгаа юм. За би ингэж л үзлээ. Энэ хавь энэ машин гэж шийдсэн үү? Тийм л машин байна. Ялгар цаатлаасаа 3 дахь. Цаанасаа 3 дахь гэж. Тэр 3 дахь. Гэвч түүний сонголт буруу болж таарлаа. Баггүй. Ангалаж үзэж байгаа юм шиг. Энэхүү сорилыг даван гарах хүн гарч ирэх хүн биш үз. Улаач халуун сорил эхлэхийн өмнө бүх машинд хүрсэн нь оролцогчдыг эргэлзүүлэхэд хүргэж байгаа гэж юу. 4 дахь цувралын шинэ сорилууд үргэлж ирсээр байна. Өмнөх хэлбэр төрсөн ялгархын аргагүй ижилхэн 12 машины цаа талаасаа 6 дахь машинд халуун маань нуугдж байгаа билээ. Өгцөн оролцогч одоо 2 дахь дугаарын маань ялагч халуун маань анханасаа бас зүүн билэгчдийн маань улаачдын маань төөрөөлөхийн тулд бүх машинд энерги шингээсэн байгаа. За магадгүй бас энерги шингээсэн нь жоохон яривхтай олоход хэцүү болгоод иж магадгүй юм. Гэхдээ заавал олох хүн гарч ирэх байхаа гэж найдаж байна. Ингээд 4 дахь оролцогчоо урьцгаая. Одоо зураг авалтын талбайд 4 дахь оролцогч хүрэлцэн ирлээ. Ганц сүрэнгийн дэлгэрмаа 1958 онд төрсөн Улаанбаатар хотоос оролцож байгаа. 2005 оноос хойш явган бөөлж байгаад 2007 онд Хинтээ аймгийн Батширээд суманд өмсгөлөө амьлуулж бөөгийн онгод сахиусаа залжээ. Өөрийн чадвараар олон түмэндээ тус хүргэх зорилгоор нэвтрүүлгийг зорин иржээ. Та ер нь юу вэ гэж бодож байна? Хүн биш юм байна. Хүн биш үү? Биш наа. Хүн байхгүй болов гэж бодож байна. За хүн байхгүй гэж тийм ээ. Таны бодлоор эд иймс байвал эртнийх байх уу, орчин үеийнх байх уу, аль талаас юм байвал байж болохоор. Тэрээр нуусан зүйлийн маань хүн биш байна гэж хэлсэн анхны оролцогч боллоо. За та өөрөө төвлөрөл. Одоо би олон юм барих авлаа. Оролцогч дэлгэрмаа юу ч ярихыг хүссэнгүй бололтой. Машинууд руу харсаар л байлаа. Тийш явж одоо шүү. Тэр магч. Тэр хүртэл байгаа шүү. Машинууд. Одоо бүр тоолж эхэллээ. 6-7 гэсэн юм орж ирээд ах юм. 6-7 V6, V6, V6. бүгд л адилхан юм шүү дээ 6. 6 гэж V6 л орж ирээд байгаа юм болоо. 7 V7 гэж байхгүй. Тэгэхээр V6 гэж байна. За хамгийн цаазхаасаа 5 дахыг л хийдэ. За цаасхаас 5 дахь машин гэж хэллээ. Юу вэ? Таяа мата. Энэ үсгөө энэ данхраа байна өөр юм алга. Хос юм алга тий. За. Угтаа нуугдсан хүн маань цаа талаасаа 6 дахь машинд байсаар байгаа юм. Дэрэгдэн шахуу ирээд буцснаа оролцогч улаач маань өөрөө ч мэдсэнгүй. Нэвтрүүлгийн дараагийн оролцогч Түмэн Жаргалын Бадзорг Улаанбаатар хотоос оролцож байгаа 1984 онд төрсөн. Галын засал хий юм альбин тэрэн хөөх чадвартай. Харын сахиустай. Гал хонгод буулгадаг.
2009 онд Хинтээ аймагт бөөгийн онгоц сахиусаа залжээ. Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Мөнх соёл сорилын даалгаврыг танилцуулсны дараа цаг явж эхэлсэн юм. Оролцогч Бат Зориг хэцхэнгэргээ дэлдэж хэсэг хугацааг өнгөрөөлөө. Зориг ямар зүйл хайж байна? Амьтаа зүйл хайж байна уу? Амьгүй зүйл хайж байна уу? Юу хайж байна? Амьгүй зүйл багш баг. Амьгүй зүйл байна. Тий. Зорилыг эхлүүлэхдээ машинд нуусан зүйлээ бид тодорхой хэлээгүй лээ. Гэвч оролцогч маань амьгүй зүйл гэж мэдэрсээр байлаа. Энэ хоёр л. Бат Зоригийн сонирхлыг голын машин ихэд татж байлаа. Амьгүй зүйл биш эрэгтэй хүний энерги мэдэрч эхэлсэн бололтой. Одоо болохоор эрэгтэй хүн гэсэн. Эрэгтэй хүн харагдаад байна. Мэдээж андуурч байгаа нь ойлгомжтой боллоо. Өмнөх оролцогчдын адил хүүсийг андуурчихлаа. Тэг хамгийн зах их тэгээд энэ хоёр л Анхаарал татаад байна. тий. Та сая амьгүй зүйл гэж хэлсэн дараа нь эрэгтэй хүн болчлоо гэлээ. Яг юу чухал байгаа юм шиг байна. Хүний эдэлж хэрэгэлдэг, эрэгтэй хүний эдэлж хэрэгэлдэг юм. Тодорхой хэлбэл. Тэгээ эрэгтэй хүн нь болохоор айгүйх тийм гарын уртаа харагдаад байх юм. Тэр хүний магадгүй хийсэн юм ч юм уу. Дахиад нэг үзчих. Хайсан нэг цогцоо байна. Тэгчих байгаа. За. Тэр биш юм байна. Энэ юм. Энийг сонгоч. Эцэст нь эргэлзээгээ тайлах цаг боллоо. Баггүй. За харамсалтай байсан бо. Харамсалтай нь улаач Бат Зоригийн сонгосон машинд юу ч байсангүй. Авсан баярлалаа. За баярлалаа. За яг бас эхний дугаар эхний сорил учраас сандарч твцсэн бас буруу таасан зүйл ээж магадгүй. Дараа дараагийн сорилд нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Онгод тэнгэрээ дуудаж харсч. Мэдээлэл авлаа шүү дээ тий. За мэдээлэл авдаг юм байна л даа. Тийм. Ихтэй хөөсөн. Магадгүй жоохон сандраад ч юм уу твдэд бас мэдээлэлээ сайн уншаагүй байж магадгүй тий. Эхний машин дээр очиж зогсоход бол яг хажуудлын машин дээр ирсэн шүү дээ. Их ойрхон ирлээ. Даанч жоохон төрчих шиг боллоо тий. Дараагийн сорил дээр хэдүүлээ харж бай. Бас амжилттай оролцох байх гэж бодож байна тий. За ингээд одоо 6 дахь оролцогчоо хүлээн авцгаая. Toyota засвар үйлчилгээний төв. Таван богд компани нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн олон улсын стандартад нийцсэн Toyota-гийн засвар үйлчилгээний төвийг албан ёсны эрхтэйгээр нэн ажиллуулж байна. Toyota засвар үйлчилгээний төв нь дэлхийн аль ч улсаас Монгол улсад орж ирсэн бүх стандартын Toyota маркийн автомашинуудад компьютер болон хөдөлгүүр, хүч дамжуулах анги, явахын дангийн бүрэн онцлогоо засвар үйлчилгээг баталгаажсан сэлбэгийн хамт үйлчлүүлэгчтэй хүргэж байна. Хамаг Монгол туурхтны улаачдын сорил дөрөв. Зургаад хоролцогч Цэцэгмаагийн Нандин цэцэг Дорногов аймгаас нэвтрүүлгийг зорин иржээ. Тэрээр 21 настай халхонгодтой 2010 онд анх цагааны сахиусаа буулгаж 2014 онд харын шүтэн 2018 онд улааны тэнгэрээ залжээ. Оролцогчийн хувьд олон нийтийн өмнө зураг авалтанд оролцоод баггүй сандарч байгаа бололтой. Өөрийгөө огшоогоо ч юм уу нэвтрүүлэлд орж байна гэж юусоо бодож болохгүй. Яг өөрөөрөө бүх өөрийнхөө зан үйлийг хийгээд орох хэрэгтэй. Оролцогч Нандин цэцэг машин тус бүрийг мэдрэхийг хичээсээр байлаа. Бөөгийн зан үйлдээ ашигладаг хэцхэнгэргээ ашиглахаар шийдлээ.
Магадгүй энэ сорил боломжгүй сорилч байж мэдх юм аа. Учир нь нэвтрүүлэг хэлснээс хойш ямар ч оролцогч машинд нуугдсан хүнийг олж чадаагүй байгаа юм. Цаг явсаар одоо оролцогч нандин цэцгийн хувьд сонголтоо хийх цаг ирлээ. За талаасаа 4 дахь машиныг сонгосон байгааг үзэгч та бүхэн харж байна. Амьтаа зүйл гэдгийг зөв мэдэрч хэлснээс өөр оновчтой мэдээлэл өгч чадсангүй. Одоо зураг авалтын талбайд Даримагийн энх төр хүрэлцэн ирлээ. Тэрээр 1985 онд төрсөн Сэлэнг аймгаас оролцож байна. 2013 онд онгод сахиусаа залж бөөгийн зан үйл хийж эхэлжээ. Хар домын аргыг хийдэг, дарахад ёсоор бөөлдөг, хар цагааны сахиустай өөрийнхөө бэлэг авьяасыг хөгжүүлэхээр нэвтрүүлгийг зорин иржээ. Энэ хоёр машин Амтай зүйл. Амтай зүйл. За. Амтай зүйл юу вэ? Хүн байж бол. Хэл хураа татаж удаачгүй машинд эмэгтэй хүн нуугдсныг мэдэрч байлаа. Үргэлжлүүлэн хураа татсаа. Эмэгтэй юм баг. Эмэгтэй хүн. Өмнө нь ер нь ямар нэгэн мэд зүйлс алга болсон зүйлс ч юм уу олж ив үү? Үгүй анх удаа. Нэг хайхтар урт устай биш ээ. Нэг хайхтар урт устай биш, нэг юм хөөстэй. Нэг эмэгтэй хүн байна. Эмэгтэй байна. Олон машиныг үзсэнчгүй хуурийнхаа аялгуунаас мэдээллийг олж харсан бололтой сонголтоо хийж өргөлөө. Машин. За тэгвэл хамтдаа голж үзгөө. За баяр хүргэе. Ямар ундаг юм бэ? За баяр хүргэе. Яг хэллээ. За хараа таньж гинөө. За аль оролцогчоо болгоё. Хэвээ нэлээд чиллээ дээ. Өөрөө чи өмнө оролцсон оролцогч нараас нэг нь ч таагааг байгаа. За. Тэгэхээр та хамгийн анхны одоо таасан хүн боллоо. Хамгийн анхны дугаарын хамгийн анхны одоо таасан хүн боллоо. Баяр хүргэе. 6 минутанд боллоо. За. Хацаас өмнө боллоо. За. Оролцогч маань бол хамаг Монгол туурхтны улаачдын сорилын 2 дугаар дугаарт орж исэн. Шилтгэн шилдэг ялагч Халин маань байгаа. Тийм таньж байгаа тийм. За баяр хүргэе. За. Сэтгэлээ хэлнэ. Сэтгэл өндөр байна оо. Жохон сандардаг юм байна, айдаг юм байна, эргэлздэг юм байна. За. Тий. Яг харахгүй одоо юу гэдэг нэг хүлээлгийн таймхандаа бол үзчихлээсэн л да. Ямарсан эмхтэй юу хүн байгаа л байгаа гэж мэдэрч ирсэн. Ямарсан амтай зүйл байгаа. Тэгтээ эрэгтэй хүн үү, эмхтэй хүн үү, тэгтээ эрэгтэй бас жоохон давмгаалаадсэн. Эрэгтэй хүн. Тэгээд яг энд орж ирээд бас мэдрэмжээ үзэхэд эмхтэй болж орсон. Тэрнээс яг хүлээлгийн таймханд бол яг эрэгтэй хүнээр орж ирсэн. За дахин баяр хүргэе. Дараагаас чихэн сорилт амжилт хүсье. За баярлалаа. За. Тийм ээ. Боломжгүй мэт санагдаж байсан сорилыг давж чадсан эхний оролцогч энх төр байж чадлаа. Дараагийн сорилд амжилттай оролцгол үлдлээ. За саяны оролцогч маань өстой яхаа аргагүй боллоо тий. 6 минутанд болсон тий. 6 минутанд ер нь эргэлзээгүйгээр яг энэ хоёр машины айл нэг нь гэж байгаа л яг олчлоо. Тэгээд таныг ер нь хүмүүс өмнө оролцсон ч гэсэн юу оролцогч нар маань эрэгтэй хүний энергитэй ингээд байгаа байхгүй юу? Яагаад эрэгтэй хүний энерги илүү мэдрэгдээд байгаа юм болоо? Би голцоохон дандаа харын онгодууд маань эрэгтэй онгодууд тахгүй. Тэгээд тэднийхээ хөллөг нөгөө явуулахаар тэд мэдэгдэж шин болох юм л та. Тийм байна тий. Тэгээд одоо дараачихын оролцогчийг хэдүүлээ урах уу? Дахиад машинд орох нь дээ. Биш одоо биш. Би ч яг тэг үдэгч учраас. Энэ машин дахиж оруулмааргүй байна. Бас энэ машин ч байгаа тий. Өөр машин оруулъя. За. Тэгэхгүй одоо энэ чинь энэ машин бас энерги шингэсэн ч юм уу? Тийм байж магадгүй. Орны үдчнээс сэтгэлтэй тийм үү? Ядыг одоо үнэмшүүлэхгүй шүү дээ энэ чинь. За тэгэхээр өөр машин сонгох уу? За тий. За тэгвэл та машинаа сонгоч.
Нэгэнт улааж халиуны нуугдсан машиныг олсон учраас үл итгэгч зөрөгтийн хүсэлтээр машиныг солихоор шийдлээ. Одоо наад талаасаа 3 дахь машин буюу хамгийн эхэн талын 10 дахь машинд нуугдахаар боллоо. Одоо дараагийн оролцогчоо угтан авахд бэлэн боллоо. Хамаг Монгол туурхтны улаачдын сорил 4 нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч 17 настай Ган Хуйгийн отхон цэцэг. Надаах дүүргээс оролцож байгаа 10 настайгаас хийм харж зөн совинтэй гэдгээ мэдэрчээ. Харин онгод сахиусаа залаад 1 жилийн нүр үзэж байна. Зүүн мэдрэмжээ хөгжүүлэхийн тулд нэвтрүүлэгт оролцохоор иржээ. За амтай зүйл харагдчихэ. Эрэхтэй. Амтай зүйл? Эрэхтэй хүн байна. Эрэхтэй хүн байна. Амтай эрэхтэй хүнээр хөл амьд бийсэл харагдчихэ. За зүйтэй. За борд эсми эрэхтэй. Аваач. Амтай зүйлс юм уу? Хүн. Амьтай хүн гэдгийг зөв мэдэрч байлаа. Гэвч хүүсийн мөн л өмнөх оролцогчдын нэгэн адил андуурч орхисон юм а. Оролцогч одхон цэцэгт элдв зан үйлгээд юу ч хэрэггүй болтой. Учир нь тэр үл ялгарх машинуудыг харсаар л байлаа. Бөөгийн эд хэрэглэл энэ удаа авч ирсэнгүй. Яг энэ хоёрыг хавцаа харагдчихэ. Яг энэ хоёрыг хавцаа л шиг ингэж мэдрэмжтэй. Энэ хүүхний хандлаар хэлж болох уу? Завал. Харин жоохон тийм моён хэрнээ нэг залах ингэж тогшилдог жоохон. Тийм бол юм байна. Тэр энергиэр ингэж татаад байгаа юм шиг санагдаад болдгоо. Өөрийнхөө энергиэр удамдаа юм уу эсвэл дэвшинээр буух гэж байгаа хүмүүс тийм сахиустай юм шиг харагдаж. Тийм сахиус байгаа ч юм шиг. Тэр хүн өөрөө тэр хүний удам байна уу эсвэл өөрөө л гэж бодож байна. Ямч нэг бас тийм бөөхөр хүн харагдаж байна. Бас нэг тийм бөөхөн харагдаж байна. Бөөхөн харагдаж байна. Эрэгтэй юм хтэй. Эрэгтэй тэр бөөхнийг нэхэд бол цагааных байж магадгүй. Гэхдээ яг энэ хүнд аюу тийм дотн хүн байж магадгүй, удам байж магадгүй. Эсвэл өөрийнх нь одоо өөр дээр аваагүй байгаа байж магадгүй. Яг энэ хоёрыг хэрэгэлцээ. Нас нь хэдийн насны хүн байна? 30 гарна. 30 гарна насны. За. Тийм ээ. Нуугдсан хүнийг бөөхөн эсвэл бөөгийн ёстой ойр хүн гэж маш тодорхой үнэн зөв хэлж чадсан одоогоор цорын ганц хүн болж чадлаа. Отхон цэцэг баруун зүүн гар талынхаа 2 машины алийг сонгох хэсэгтээ баг зэрэг эргэжж угаад зүүн гар талынхыг сонголоо. Та бүхний харж байгаачлан наад талаасаа 3 дахь машин. Яасан мундаг юм бэ? Тийм ээ. Сорил эхэлснээс хойш нэг л хүн машиныг олж чадсан юм а. Тэр нь оролцогч инхтер байсан бөгөөд машинаа солиод өөр машинд нуугдсан байсан халиуныг нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч Отхон цэцэг сорилын хугацаа дуусгаас ч өмнө олж чадлаа. Ганц зурсан юм бол эрэгтэй хүн. Бус нь таарсан. Нас их таарсан. Энэ хүн бол тэнгэртэй хүн байна. Энэ хүн бол өөрөө бөө хүн байна уу гэж асуусан. Энэ хүн бол бөө хүн. Би нөгөө сая орж ирэхтэй болохоор нэг баста ингээ өөрийнх нь онгод ангир нь харагдаагүй л дээ. Гэхдээ нөгөө нэг ингээд мэдрэмжээр ингээ харахад нөгөө онгод ангиртэй хүний байж нөгөө цаанаасаа ингээд хаагаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд энэ нэг онгод ангиртэй хүн байна да гэмээр. За отхон цэцэг маань үнэхээр юм бол даалгавар амжилттай биелүүлээ. Өгсөн хугацаанаас л одоо 2 дахин баг хугацаанд 5 минутанд даалгавраа биелүүлсэн. Анхны оролцогч болж байгаараа хайртай байна. 17 настай 11 номерын мандаттай манай Отхон цэцэг дүү маань налах дүргээс оролцож байгаа. Гайхамшигтай оролцлоо. Үнэхээр даалгавраа 100% биелүүллээ. Дүүдээ амжилт хүсье. Баярлалаа. Гайхамшигтай оролцлоо. Таван багд ойрд ямар ажилтай байна? Ажлынхаа бас сайн сайхнаас хуваалцаач. За таван бод компани маань бол 2013 оноос хойш автомашин борлуулалтын салбартаа бол тэргүүлэгчийн үйл ажиллагааг хийгээд явж байгаа. За ер нь бол жилдээ бол бид бүхэн Монгол улсын хэмжээнд бол 3000 гаруй машин зарагдвал тэрнийхээ ер нь бол 50-аас дээш хувийг бол таван бод компани маань борлуулдаг. За мөн дээрээс нь Toyota-гийн албан ёсны засвар үйлчлэгийн төвийг бас үйлчлэгээ хийдэг. Land Cruiser болон Jeep английн болон Crossover английн шинэ автомашинуудыг бол ер нь Монгол хэрэглэгчтэй бас нийлүүлэх. За мөн дээрнээс нь тэрний дараах бас засвар үйлчлэгээний сервисийг үзүүлэх
ер нь чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол ер нь автомашин борлуулалтын салбартаа бас ер нь энэ жил бол одоо бид нар нэлээд олон бас машиныг бол борлуулчихсан байна. За тэрний нэг маань бол одоо энэ GXR B6 Urban Style гэдэг одоо яг энэ их хотын загвар бий одоо бидний энэ хойно харагдаж байгаа энэ загвар маань байгаа. За энэ маань бол бас нэлээд олон давуу тал болон тоноглын ялгаатай байдаг. Тэгээд энэ маань бол бас хэрэглэгчдийн хүсэл шаардлага хэрэгцээнд бол маш сайн нийцээд ер нь бол бас эрэлт ихтэй байгаа. Тэгээд өнөөдөр бас бүгднгийн ингээд дандаа яг хар машинуудыг бол бид нар бол өөрөө тавьчихсан байгаа. Тэ ер нь яг зөв хүмүүс нэг ялгаатай биш магадгүй гэж одоо ер нь бол бас хар машинд одоо өөрчилсөн байгаа. Болохын аргагүй шүү дээ тий. Эндээс олоход бол 200 маань бол ер нь дотроо нийтдээ 10 төрөл загвар байдیں۔ Өнгөний сонголт маацсан бас 10 төрөл байгаа. Тэгээд бүх өнгөнүүд бол маань бол 5 богд компаниар бол бүгд бэлэн байгаа. Хамаг Монгол туурхтны удаачдын сорил дөрөв. Хамаг Монгол туурхтны удаачдын сорил дөрөв нэвтрүүлгийн хамгийн анхны сорил үзэгч та бүхэнд хүрч байна. Маш том талбай. Цоо шинэ 1 км-ч яваагүй ижил загварын машинууд. 12 машины аль нэгэнд өмнөх цувралын ялагч удаач халиун нуугдах болно. Удаачид түүнийг олох ёстой. Энэ удаа хамгийн захын 12 дахь машиныг сонголоо. Хамаг Монгол туурхтны удаачдын сорил нэвтрүүлэгт дан ганц Монголоос оролцогчид оролцоод байдаггүй. Элийн чандаас ялангуяа өвөр Монголоос олон чадварлаг онгод тэнгэрийн заллагтай хүмүүс оролцож өөрсдийгөө сорж байсан билээ. Тэдний нэг Баатар сүхийн баян дуулга. Тэрээр Шилийн гол аймгаас гаралтай 2015 онд онгод тэнгэрээ залсан. Хамаг Монгол туурхтны удаачдын сорил 3 нэвтрүүлэгт амжилттай оролцож 11 сорилын ард гарсан байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар нэвтрүүлгээ орхиж байсан билээ. Энэ удаа тэрээр даага нэххээр дахин оролцож байна. Нос үнийхэн талаар мэдээлэл өгөх. Хүн байгаа. Хүн байна гэж. Эмэгтэй хүн. Тэрээр машинд эмэгтэй хүн нуугдсан болохыг төвгүй мэдэрч чадлаа. 30 гаруй юм уу? 30 гаруй насных юм уу? 30 насны л орчимтай санагдав. Мөн насын ч гэсэн баггүй дөхүүлж чадлаа. Бөө зам бэлэгч. удган зүүн бэлэгч хүн байна гэж үзэж байна тий. 30 гаруй насны эмэгтэй зүүн бэлэгч хүн байна гэж шүү. Толгойн жоох ингэж өвдөд байдаг юм уу та? Хаяа та. Тиймэрхүү мэдээлэл ирж байна. Машинд биш хүнд анхаарлаа хандуулж байгаа нь тодорхой байлаа. Гэхдээ хүн нуугдсан машиныг л олох ёстой. 2 хүүхэдтэй юм уу та? Гэхдээ 2 хүүхэдтэй гэж орж ирчих. Улаач халиун 2 биш 3 хүүхэдтэй. Чухам яг аль машинд байгаа юм болоо гэдгийг тавлах хэрэгтэй байгаа. Энэ 2 машины нэгэнд л байгаа мó гэж бодоод. За. Энийг гэсэн үг. Уцаа байгаа. Уцаа бол харах нь басаг байна. Болсон. Эцсийн шийдвэр. Тий. Уцаа зөндөө байгаа шүү дээ. Зүгээр. Итгэлтэй нөө гэдэг. Итгэлтэй. Яаж юу нэг мэдрэмжийг аваад байна? Өөрөө гэтэл онгод тэнгэрээсээ. Онгод тэнгэрээсээ. Тий. Эрхээ ашигладаг юм байна. Тий, өөрөө эрхээ ашигладаг. Хуур, зарим үедээ хуур, зарим үедээ эрх ашиглаад явдаг. Цаг дуусахаас өмнө сонголтоо хийж чадсан ч энэ удаа түүний зөн совин алдсан байлаа. За ингээ үзэгчдэдээ харуулж тээ. Эч үсэнгөө. Энд яаж ч үгүй юу? Агаагаа. Эмэгтэй хүн 30 насны бөө удган хүн гэж бол маш зөв хэллээ ш тий. бас онцгойтой хэллээ тийм үү? Бич бүр за яг олчлоо доо гэж дотроо баярлж исэн чинь бүр шаал өөр машиныг сонгочлоо. Би түрүү хэлжсэн тийм үү. Захын машиныг хүн сонгодог юм аа гэж.
Ахын машинд бүр очсон ч юм шүү дээ. Үл итгэвч хүн яг ингэж айхтар хандж шүү тий. Ахын машинд очоогүй шүү дээ. Тийм, ерөөсөө бүр очсон ч гоо. Яарч хууж бодлоо. Яг Харин жоохон тийм. байгаад бас жоохон тухтайхан шиг ажигласан бол бас төхүүлж Болохоор магадгүй байх Тийм. байсан байж магадгүй юм байна. Тийм байна. Тий. За дараагийнхаа За тэгээ дараачихаа оролцогчийг хүлээж авъя. Нэвтрүүлгийн дараагийн оролцогч Шинэбаяр 1995 онд төрсөн Төв аймгийн Эрдэнэ сумаас оролцож байна. Онгод тэнгэрээ залаад 5 жил болж байгаа тэрээр өөрийгөө сорихоор нэвтрүүлэгт ханджээ. Амьтай зүйл байж болохоор. Амьтай зүйл болохоор. Амьтай зүйл байхдаа юу байж болох вэ? Шуу муу байж болно шүү дээ. Бас байж болно шүү дээ. Амьтай шүү дээ. Хүн ч юм уу. Хүн ч юм уу. Мэдгүй шүү дээ. Мэдгүй шүү дээ. Уура татаж төвлөрч эхэллээ. 12 машиныг нэгүрчлэн хоёрынтой тойрч очиж үзлээ. Цаг дуусах мөчид нуугдсан хүний талаарх мэдээллийг өгч ирсэн юм. Хүн байгаа гэж байна. За ямар настай Эмэгтэй. эдгэрч нас 31-ээс 33 настай л ах. юу гэдэг юм. Дарга марга гэж болно. Нэг тийм албал эрхэлдэг ах. Нэг олон танилын хүн биш. Эрхэлдэг ажлын андууран хэлж байлаа. За тэгээд Хамстай хаасан байлаа. За энэ хавьд чиний яг магадлал төрсөн байхгүй. А тэгвэл тэр 12 дахь машин тэр мөн үү? Энэ хар машин. Энэ хамгийн сүүлийн машин байхгүй. Энийг онгоолгоод үзтээ юм уу? Тийм байхгүй юу? Яагаад нэг онгойлгох болсон шалтгаантай гэдэг ойлголт хэлж өгдөг юу? Тий. Амьтай зүйлс гэж хэлсэн. Эмэгтэй өмчсөн. Учраас 33 нас. Солилцоо хэлсэн. Айгүй их төхүүлсэн учраас чамд бид нар яг байсан газар хэлж өгч байгаа. Чиний яг нэг төвлөрсөн ирсэн газар чинь энд байхгүй юу? Маш төхүүлсэн байхгүй юу? Тийм учраас энэ машиныг өндөр нээгээд үзэж аа за. Ийбэс. Уг нь ийм байсан байхгүй. Чи их ойрхон ирсэн байгааз. Тийм ээ. Чи энэ машиныг гэж одоо тийм чиний энэ хоёр машин гэж бодсон уу эсвэл шууд энэ машин гэж бодсон? Үгүй хоёр машин татдаг гэсэн байхгүй юу? Яг тэр 9 ч юм уу эсвэл энэ татсан байхгүй юу? Тэгээ нэлийн ойролцоо ирсэн юм. Яг иймэрхүү бараан өнгөө юм ингээ орж ирсэн байхгүй юу? Тэгээд доотлын хувцас нь бол би хийхгүй л дээ. Тий. За одоо халууныгаа дахиад нуу. Дахиад нуухтаа үзэгчтэй ингээ. Сая бол мэдээж 12 машин ингээд байж байгаа. Тэгэхээр бид тэр 12 дахь машин дээр халууныг нуусан байгаа. Тэгэхээр шүүгчдээр сая ярьж байгаад хамгийн ихний 1 номертой машинд халууныг одоо энэ удаа нууя. Болох. Тэгв. За тэг. Та судалтай задар. За тэг. Баяртай. Түргөө олоод уулзъя. Дараагийн оролцогч Эремидийн Батбаяр. Тэрээр Багнуур дүүргээс оролцож байгаа 1984 онд төрсөн. Онгод сахиусаа залаад 9 жилийн үрийг үзжээ. Аавынхаа талаас харын тэнгэр, ээжийнхээ талаас цагааны тэнгэр залдаг. Хөтлөгч жүжигчин Мөнгө соёл оролцогчид сорилын даалгаврыг танилцуулснаар цаг явж эхэлсэн юм. 1 2 3 Намтай. Амьтай. Амьтай зүйлс нөө. Мал амьтан, хүмүүс Хүний хэрэгэлдэг юм байна. Хүний дэ өмсч одоо зөөдөг. Амьтай зүйлс гэсэн чинь хүний хэлдэг юм шүү дээ. Гэтэ тэр нь хоёг дуулах юм уу нэг тийм бор өнгөтэй одоо хүний овц эхлээд амьлуулсан овц ч юм уу. Хэр юм алдаад харагдаад байна л да. Энэ машин энэ дэслээс 3 утга гэдэг энэ 2 сард орох тоглолт энэ хар машин дээр бод иргэчээ болдог те. Амьд жуулсан хувцас хэрэглэл нуусан байж болох юм гэж маш сонирхолтой тайлбарыг өгч байлаа. Хүн ингээ хэрэгэлдэхлээр зөв амьттай зүйл хүн хийж хэрэглэхгүй шүү дээ те. Тэгэхээр энэ нэг
онгод тэнгэр мэнгэр амьдүүлсэн ч юм уу. Надад бол энэ 4 дахь машин ба штэ. Энэ талаас нь 4 дахь. Тэр машин бас энерги сайн мэдрэгдлээ л дээ. Тэгээ эмэгтэй хүний сайн мэдрэгдлээ. Тэгээд тэрнээс наашаа орж иж яхад 3 дахь машин цаатлаасаа 3 дахь хоёр нь ингээд цагаан гараад ирсэн байхгүй. Тэгэхээр би энийг болоо гэж бодоод байл л дээ. Хоёр юм дээр жаа хэлцэж. Улаач халиуны хамгийн сүүлд нуугдж байсан 12 дахь машиныг энэ удаа сонгочихлоо. Гэсэн ч оролцогчийг зураг авалтын талбайд орж ирэхээс өмнө машинаа сольж одоо бол өөр машины тээш нь нуугдсан байгаа билээ. За нэг их төвхт бодож ирлээ те. Тэглээ. Харин одоо оролцогч улаач Хишиг уянгийн дүлгөөний ээлж. Тэрээр Улаанбаатар хотоос нэвтрүүлэгт оролцож байгаа билээ. Улаачийн зам мөрөөр замж эхлээд 3 жил болжээ. 1988 онд төрсөн. Аав ээжийнхээ талаас аль алиас нь онгод тэнгэрийн улбаатай удмын онгод тэнгэртэй. Харин одоо сорилд хэрхэн оролцохыг хамтдаа харцгаая. Жохон магадлалын бууруулъя гэж бодох юм бол ингээд зэрэгцээ 12 машины яг голоор нугахад дээш л байгаа юм шиг байна. Тийм үү. Доошоо явж мэдрэхгүй юу? Доош яаш. За юу байгаа юм болоо? Чухам манай нэвтрүүлгийн багийнхаа юу нь болсон юм болоо? Нэрхтээ хүн л байгаа. Хэрэгтэй юм. Тий. Тий, хэрэгтэй юм байна. Амьд хэрэгтэй юм байна. Тий. Сорилын цаг дууслаа. Одоо харин ямар сонголт хийхийг харцгаая. За. Сонголтоо хийчихлээ. За таны сонголтоо л. Нэг нээр. Энэ машин. Юу агаа вэ? Хэрэгтэй юм байна. Хэрэгтэй хүн. Юу ийгээ сууж байна? Бүтэн өөрөө дуртай хаалгаваа. Ангаалгаад үзчихсэн. За. Хэрэгтэй байгаа бол. Саадгаа биелсэн биелэр шалгаж болно. За харамсалтай байлаа. Ямар ч байсан. Дараагийн дараагийн шатнд амжилт хүсье. За. Саний оролцогч маань ерөөсөө биднээсийн төвчийн одоо байлуулсан хүний нэрхтээ машиныг л очиж сонгочлоо шүү дээ. Харин тэглээ. Яг өмнөхнөр нь бол яг тэр машин байсан шүү дээ. Тий. Тэгэхээр бол бас мэдрэмж бас байж магадгүй. Гэтэ өөрөө бол нийт 12 машинаа бол 2 хувагаал голоос нь 2 хувагаал. Зөвхөн нөгөө техник 6 машиныг л сонгоцсон шүү дээ. Тий. Магадгүй уг нь энд зүг рүүгээ явсан бол энерги мэдрээд яг олчих байсан тий. Энэ магадгүй бас байж болохоор тийм ээ. Тий, ийм байдал гарлаа. Тэгээ яг дараагийн солилтууд амжилт гарах байлгүй гэж бодъё. Ер нь бас мэдрэмжтэй юм шиг санагдлаа. Надад бас энергийн мэдрэмжтэй юм шиг санагдлаа шүү. Харъя тий. Тэгээ. За тэгвэл дараачих оролцогч орох уу? За тий. Нэвтрүүлгийн 13 дахь оролцогчоо хамтдаа угтан авцгаая. Намсрайн Ган чулуун 1994 онд төрсөн. Улаанбаатар хотоос оролцож байна. Онгод тэнгэрээ залаад 5 жилийн үрийг үдсэн байна. Тэрээр шууд л сорилынхоо даалгаврыг гүйцэтгэж эхэллээ. Надад болохоор сая орж ирэхэд л ийм хөвцөл мэдрэмж төрөд л та. За. За тэгвэл гэхдээ энэ болохоор надад өөрт нөгөө мэдэгдэж байгаа болохоор тэр нөгөө надтай ч юм уу тийм нөгөө тэнгэртэй холбоотой ч юм уу тийм хүн одоо байна л та. Тийм шууд хэлээд тийм нэг дотн юм шиг тийм энерги төрөд байна. Надад оо юм шүү дээ тийм үү? Тийм би удахгүй. Тэгэхээр одоо тийм бодсон байх магадaltaй гэсэн үг үү? Би одоо яг надтай тийм төстэй энерги төрөд байгаа болохоор би болохоор эмэгтэй хүн. Тэгээд надтай адилхан байж магадгүй. Одгон эмэгтэй байж магадгүй. Тэгээд би одоо 27-тай. Насантай байх бас асуу байна. Надаас байх юм бол жоохон их чийж магадгүй. Тий. За. Тэгээд би яг өөрийнхөө анхныхаа мэдрэх хүнээр байна л да. Яг намайг тэндээс ороод ирэхэд би угаасаа өөрөө нөгөө энэ нэвтрүүлэгт чинь зорж орж байгаа болохоор тэгээд угаасаа бэлтгэлтэй байгаа шүү дээ. Тэгээ орж ирэхэд л надад бол тийшээ бол миний нэг хөл явахгүй байна. Тэгээ ерөнхийдөө нэг энэ хавар ч юм уу. Яач юм.
За тэгвэл энэ хаваарсан. Тий. Ойртоод мэдрээд Онгод тэнгэртэй холбоотой хүн байна гэж зөв мэдэрч байлаа. Додон танил мэдрэмж төрж байгаагаа ч нуусангүй. Хоёрын тал орж ирээд. Олон машины хайж явахын оронд анхнаасаа нүдэнд тусч байсан машиныг сонгож За явлаа. би энийг сонгож юу. Эхнийх тийм амар хөөрсөн юм шиг тийм мэдрэмж төрөд байна. Өнгөр нэр нэг цаанаасаа нэг бас нэг анх тийм ийм нэвтрүүлэгт оролцож байгаа юм. Шууд явахад болохоор яг юу байна. Тийм ямар ч сан эмхтэй л. Харин би энэ хоёр дээр л эргэлзээд байна. Гэтэ яг тэр 5-аас цаашлаа гэхээр бол надад бол нэг яг хөл мөн бол нэг цаашаа л явах. ямар нэгэн арга барил хэрэглэхгүйгээр яг тэр мэдрэмжээрээ Тэгээ өөрөөр л нөгөө нэг оргож өөргөө сэрх гэж орсон болохоор өөрөөр л би ямаа юу мэдрийг гэж өөрөөр зорж орж ирсэн л дээ. Энэ хоёр дээр л хэрэгэлцэн. За анх энэ дээр л ирсэн юм чи энэ дээр л тогтдоо. Өөртөө итгэлтэй. шийдвэртэй. Яаж магадгүй өөрсдөө жоох ихчэд мэд гэсэн тийм үү? Тий, надаас бол жоох ирж. Хүүхдтэй байгаа. Хэдэн хүүхдтэй яг. Тэгээ хоёр. Хоёроо. Нөгөө их чимгэж байгаа нэг баг мэдрээд байгаа юм шиг тэр нэг энерги төрөөд байгаа болохоор би яг аргагүй өөрөөсөө цаанаасаа тийм утган хүн ч юм уу тийм хөө юм хэлчихлээ л дээ. Нөгөө нэг утган боо хүмүүс ч нэг онгод болно гэдэг нэг яадаг штэ тийм үү? Тий. Тэгэхээр тэр чинь одоо юу гэдэг нь харын тэнгэр цагаан тэнгэр бас ярьдаг юм байлээ штэ. Аа. Тэгэхээр хүн одоо ямар тэнгэр болоодын одоо харын хуу цагаан хуу ч өөртөө адилхан төстэй одоо ажиллах хэрэгтэй юм байна шүү. Тийм. Тэгээ аль алийн л буулгадаг бас тодорхой хэмжээний үнэхээр одоо удган хүн байвал одоо тодорхой хэмжээний бас нэлээ эрчтэй хүчтэй өөртөө маш эрэмгийн өөртөө аюу ихтэй одоо тийм л хүн байна. Чамайг дагуулсан чи би бас ингээд дагаад дагталчлаа шүү. Тэгээ нэнийг л сонгоч өдөө анх орж ирээ. Багажаа суулж болно, хажуудлын хаалгаар зочдын хаалгуудыг суулж болно. Тэ олоор онгоолгоод үзэх хэрэгтэй байгаа. Харамсалтай нь өгч байсан мэдээллүүд нь үнэнд ойртож байсан ч зорилгынхоо гол даалгаврыг давж чадсангүй. Гэсэн ч сонгосон машиных нь цаа талын машин байсан ч харамсалтай нь давж чадсангүй. Их сайнд өхөөс учраас биднээс нуусан тэр хүн чинь хаана байгааг чамд үзүүлчихдэг юм уу гэж бодож байна. Үзмэр байна уу? Бүр үзүүл бүр л гоё. Тий. Тэр машин чинь шалгалтаа явчихад нэг. Оо байж штэ. Эмэгтэй надтай адилхан юм удган хүн байна. Хоёр хүүхэдтэй байх. Одоо ч жоохон ихт мэд. Одоо адилхан зангууд хийдэг. Ийм одоо нэг төрлийн нэг чигийн одоо тийм хүмүүс хүн байна гэж их төхөөс. Их татан мэдрэмж төрөөдсөн юм. Тий. Тэгээд яг хажуудлын зэгэлтэй машиныг одоо ингэ сонгоод энд байна гэдэг ингээд даалгавраа өөрсдөд дууссан байгаа л да. Гэхдээ ярьж байгаад одоо бас сайхан одоо амжилттай сайхан одоо суралцсан учраас өөрийн чинь байгаа машиныг үзхийг зөвшөөрсөн юм аа. Занга баяргээ. Дараагийн сард төвчөөд амжилт гаргаарай. За баярлалаа. За харамстай нэг олоогүй ч гэсэн нэлээд төлөвлөлтэй дараагийн сард амжилт хүсье. За баярлалаа. Хамгийн сүүлчийн оролцогчоо оруулж ирэхийн өмнө бид сүүлээсээ 3 дахь машиныг сонголоо. Нэвтрүүлгийн 14 дахь оролцогч Нэмхүүгийн Мегмар сүрэн хүрэлцэн ирлээ. 1995 онд төрсэн налах дүргээс оролцож байгаа. Ард цагаан улааны сахиустай, барай засал болон өвчин ангаах чадвартай. Онгод тэнгэрээ буулгаад 2 жилийн нүүр үзэж байгаа. Зорилын даалгаврыг танилцуулснаар цаг явж эхэллээ. Мегмар сүрэн сорилдоо хэц хэнгэрэг ашиглахаар хийджээ. Хэц хэнгэрэг ашиглаж байхдаа удаачдад хэрхэн мэдээлэл ярдгийг тайлбарлах боломжгүй ч ямар нэгэн зүйлийг анхааралтай сонсож байна уу гэлтэй. Хэц хэнгэрэгээ нам дуухан дэлдэж байлаа. Цаатлаас ингээ энэ хоёрын орд ийм хоёыг нөмөрсөн. Тийм одоо удган зайран гэмээр хоёр тийм настай автар тийм хоёр хөгшин ээлжиж гэж төрөөнөөс шинаа орж ирж яхад холиж яваад байгаа байхгүй юу. Энэ тэгэхээр одоо тийм удам угсаанда тийм онгор тэнгэртэй юм уу сахиустай гэмээр тэгээ бүр ингээд тэр энийг бүр ингээ яваад колхоод байгаа хэрэг. Нэмгэн хөв хоёр болохоор одоо энэ хүний удмын тэр сахиус юм болов.
Тэ. Тэгэнгүүтээ ингээд юм уул ус гэдэг ингээд сая нэг мэдрэмж байгаа. Айгүйх тийм уул усны тийм одоо уул усанд юм өргөд байгаа мó. Айгүйх тийм гал дүрлцэж орж ирээд байгаа. Гал ус тэгдэг уул усны тийм бэхлэнд ордог, гал усны бэхлэнд ордог гэмээр юм хүн байгаад. Ерөнхийдөө өөрийнх нь удам өгсөнд нэг тийм лам хүмүүс байсан. Дээрээс нь тийм түрүүний хэлснээр тийм удган зайртууд ерөнхийдөө тийм байсан удам өгсөнд дээр битэн лам аргууч байсан тийм хүн байгаад байгаа юм. Удган гэмээр тийм яалт ч онгоц хөлсийг авчихсан онгоц хөлсийг босгоод ирсэн тийм удган байна. Удган байна. Тийм. Удаж байгаа нь. Энэ ерөөдөө нэг хайваарыг хийгээд удам өгсөний хүмүүст жоохон хүнлэлийг авчихсан. Тийм удган байна. 30-аас дээш ерөнхий төлөвийг олчихсан. Ямарс нэг охин харагдчихсан. Ихтэй хөлтөл байгаа. Нуугдсан хүн маань улааж халиун бөөгийн уг сахиусаа аваад олон жилийн нүрийг үзсэн. Мегмар сүрэнгийн хэлсэн мэдээлэл бүр таарч байлаа. Улааж халиун 3 хүүхэдтэй. Охин хүүхэдтэй гэдгийг харж чадсан юм. Харин одоо түүний нуугдсан машиныг олголуулжээ. Энийг л авъя. Нэг. Ажлыг л зөөр их юм байж. Бичиг цаасны юм уу тийм ирээчсэн юм л зүйл юм гээд. Ингээд тийм бичиг талын тийм уул мэрэгчлэн бол тийм юм шиг байна. Тэр сахиусны Монгод нэхэр ингээд энэ тэнд очицсгсоо энэ тэнд ингээд машинаа шүлжиж ороод ингээд яваад. За. Тэрнээс яг айлын энийг л сонгоё. За уу. Та алгаан гол машин чинээ мэдээ ба. Дөрүүнээс хойш харж байсан машинаа сонгочихлоо. Гэвч эцсийн мөчөд түүний сонголт буруу байсан юм. Гэхдээ түнч ойрхон ирснийг үзэгч та бүхэн ч гэсэн харсан биз. Багны наан цаана байсан 2 машинд илүүтэй татагдж байсан билээ. Гэвч сорилын үндсэн даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Гэхдээ хөдлөгч үйл итгэгч 2 маань сэтгэл хангалуунаар өнөөдрийн сорилыг дуусгасан. За баяргүй ямар ч зүйл чи өөр их харцсан шүү. Чиний бол мэдрэмжүүд мондог байна. Тэ? Даалгавар энэ тус шилдэг үгчсэн ер нь бол их төхөл. Их төхөл эхний гуртай мондог байна. Таригийнхэн солиод ütсэн. За. Баярлалаа. За их хүмүүс үстэй. Улаашдын сорил дөрөв нэвтрүүлэг анхны дугаар. Анхны даалгавар инхүү өндөрлж байна. За хэн ямар шухан оролцвоо. За хэн ер нь цаашдаа мэдрэмжтэй явах юмэ гэдгийг та бүхэн бас хамтдаа үзэж харсан байх гэж бодож байна. За мөн өнөөдрийн дугаарт манд хамтарч ажилласан Toyota 5 бог тавцаад компани нийт хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш гоё зохион байгуулалттай, зэгцтэй, маш мундаг ажилладаг залуус байна тий. Би өөрөө үйл итгэгч хүн ч гэсэн ер нь итгэж талдаа ер нь ороод эхэллээ шүү дээ энэ чинь. Тэгэхээр их амжилттай сайн одоо бас хүмүүс орж байгаа юм байна гэж бодож байгаа. Тэгээд дараагийнх нь одоо сорилууд нь хүмүүсээ бас энэ нэмбэг нь харуулах баха. Хүн олж яасан болохоос ш өөрөө нуугтанд ерөөсө бодож байсангүй л дээ. Тэгээд бас сонирхол юм байна. Нуугтаа чинь өсөн сөрөг мөрөг хийгээдсэн үгүй юу? За эхлээд нэг яасан. Сүүлрүүгээ болсон. Тэгснэ. Сүүлрүүгээ зөв өөрөөр нь гаргацсан. Эхлээд би яагаад зүгээр нэг тиймэрхүү зүйл хийж үзэх гэхээр би өөр бас нэг яг тиймэрхүү зүйл давсан учраас бас улаач гэдэг хүн тийм үү. Заавал нэг сорил шалгуур тийм зүйлийг сөрсөн зүйлийг давжиж амжилтанд хүрдэг штеп. Энд чинь бас улаачийн сорих хэвээр нэг тийм шалгуур ахгүй. Шалгуур. Тэгэхээр түрүү хүмүүс миний тэр хүүсийг андуураад байгаа штеп. Яг ингээд тийг хэлээд байгаа хэрнээ эрэгтэй хүн байна гэдэг. Тий бор хүн байна гэдэг. Манай онгодын тэр юм хараад байна штеп. Миний хувьд бас анхны удааас ингээд хөтлж ийн те. Өөрөө өмнө нь үзэгчийн үүднээс хардаг байсан бол өөрөө ингээд хөтлөөд бас хамтдаа ийм онгод тэнгэртэй хүмүүстэй ингээд яваад ирэхээр энерги нас аягүй их мэдрэгддэг юм байна. Их сайхан байлаа. За тэгээ сорилууд маань ч гэсэн цаашдаа маш сонирхолтой илүү хүндрэх болно. Тэгээ дараачихаа сорил хоёроор уулзцаая.
хамаг Монгол туурхтны удаачдын сорил дөрөв. Заяан тамаглагдаж догшин хөх сахиусан аурлын нэрэн эвэгдэж мөнх бусын ертөнцөөс залран буусан милими тунгалаг тэнгэрийн улаан Дөрөн чөлөөний цайгаар тэнгэрийн хөлөглөж үнэн хотлын хүрдэн дэзон бэлгээд дэнсэлчгээд чимэлж бустын хорогт нисэн хөх талын бадрангуй нэгэн дөлөө Ахтырвын агаар нэгэн галар бүрэлдэхүй Онгодын хүч дүүрэн сарндгийгэр хүй Хүний итгэл сэтгэлийн цагаан зүлэлж хөх тэнгэрийн удаач язст эмэгдэнэ Тэнгэрийн удаач язст эмэгдэнэ